Энэ жил нийслэлийн иргэдийн хурал болон нийслэлийн иргэдийн хурлын дэргэдэх гэмт хэрэгээс зөрчил сэргийлэх салбар зөвлөл ингээд эмэгтэй төлөөлөгч нартай бас хамтраад охидын буллингийн эсрэг буюу дээрлэлтийн эсрэг энэхүү төсөл хөтөлбөрийг бас хэрэгжүүлэхээр батлуулсан байгаа. Энэхүү хөтөлбөр нь бас бусад яг энэ охидын гэмт хэрэгээс зөрчил сэргийлэх тэгээд дээрлэлтэхгүй байх төслүүдээс юугаар онцлогтой вэ гэхээр нийслэлийн ерхий боловсролын нийт 22 сургууль 9 дүүргийн хэмжээнд 22 сургуулийг яг энэ хамгийн их сурагчид нь дээрлэлтэнд хүртэх магадaltaй тийм ээ аслагдсан дүүргийн эсвэл гэр хорооллын ч гэдэг юм уу яг энэ бүсүүдээ сонгож аваад энэхүү сургуулиудаа сонгоод охидын дээрлэлтийн төслийг хэрэгжүүлэхээр батлуулсан байгаа. Яг энэ дээрлэлтийн хувьд 9 бүр насны нийтдээ 85.9% нь яг энэ дээрлэлтэнд өртсөн гэдэг юм судалгаа гарсан байсан. Тэгэхээр бид нар ер нь яг өсвөр насны хүүхдүүд рүү чиглэсэн соён гэгэрүүлэх, бие биенийгээ дээрлэхгүй байх, дээрлэлд өртсөн хүүхд сэтгэл зүйн ямар дамданд өртдөг, ингэснээр улмаар гэмт хэрэгт өртөх магадлал ямар өндөр байдаг. Эсвэл нөгөө талдаа дээрлэгсэн хүүхд маань өөрөө энэ зуршил болсноор бас гэмт хэрэг хийх магадлалаас ямар өндөр болдог талаар бас соён гэгэрүүлэх юм төсөл байгаа. Энэхүү төсөлд бол нийтдээ 2000 охидуудыг хамруулна гэсэн ерхий тооцоололтой байна. Ингээд нийслэлийн хэмжээнд нийслэлийн боловсролын газар, эцэг эхчүүд, дээрээс нь яг энэ хүүхдтэй холбоотой нийгмийн ажилчид, сэтгэл зүйчид гээд бүх талыг ингэж хамруулсан ийм томоохон төсөл болохоор байгаа. Бид нар ингээд ганцхан хүүхдүүдтэй тийм ээ. Дээрлэх нь буруу юм аа, дээрлэлт хийж болохгүй, нэнийгээ дарамтлж болохгүй. Энэ бол гэмт хэрэг хийх үндсэн шалтгаан болдог юм аа гэж тайлбарлаад гэр бүлийн орчиндөө эцэг эх нь хүүхдийг ойлгохгүй байвал энэ ямар ч үр дүнгүй болох ийм эрсдэлтэй байдаг. Тэгэхээр эцэг эхчүүдэд энэ дээрлэлтэнд өртсөн хүүхдтэйгээ хэрхэн харилцах хэрэгтэй байдаг юм бэ? Юунд дээр анхаарах хэрэгтэй байдаг юм бэ? Ингээд яаж анхаарвал хүүхд маань дахиж дээрлэлтэнд өртсөн ч гэсэн сэтгэл зүйн гүн данамтанд орохгүйгээр тийм ээ өөрийгөө тусгаарлахгүй байх юм бэ? Яаж хичээлдээ анги танхимдаа үеийнхээ хүүхдүүдтэй тийм ээ нээлттэй ингэж бусаж харилцдаг болох юм бэ гэдэг тал дээр бас эцэгчүүдээ мэдээлэл өгөх хэрхэн харилцах талаар бас юм сургалт орох. Ингээд ерөөсөө шат дараатай маш олон оролцогч талуудыг оролцуулах ийм төсөл хэрэгжихээр төлөвлөсөн байгаа. Энэхүү төслийн маань яг судалгааны үе шат нь эхний 3 сартаа төлөвлөгдөөд ингээд үндсэн жилийн хугацаанд хэрэгжүүлнэ гэсэн ийм ерхий төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Сүүлийн үед энэ охид бүсгүйчтэй холбоотой сошиал платформ дээр сэтгэл маш олон ийм хэрэгүүд гарч байна. Энэ хэрэгүүд маань өөрөө бас яг энэ өсвөр наснд үлдэгдсэн байх, өсвөр наснаас сэтэл авсан байх тийм ээ маш олон юм тохиолдлууд гарч байгаа. Ингээд нийтдээ ер нь охидын хувьд ч гэлтгүү, хөвгүүдийн хувьд ч гэлтгүү өсвөр насны хүүхдийн цахим яг ийм дээрлэлтэнд өртсөн, дарамтанд өртсөн тохиолдол нийт өсвөр насныхны дунд 56% баг. Тэгэхээр нийтдээ 86% нь дээрлэлтэнд ямар нэгэн байдлаар өртсөн гэдэг судалгаа нийтэд тийм ээ нүүбийн судалгаа бас Монгол улсад яг энэ чиглэлээр хэрэгжүүлж байгаа цагдаагийн газрын судалгаанаас харахад өндөр байгаа. 56% нь зөвхөн цахим дээрлэлт гэж байгаа. Хүүхдүүд нэгнийгээ дээрлэлтийн хэлбэр нь групп үүсгэх, нууц чат үүсгэх тийм ээ. Эсвэл ингээ хоорондоо нэгнийгээ дээрлэх бүх төрлийн сошиал яг энэ платформуудыг ашиглаж байгаа. Тэгэхээр яг энэ чиглэлд бол олон улсад хүүхдийн сая бас манай эрдэнэ урал дээр ярьж байна. Өсвөр насны хүүхдийн захим хэрэглэгийг хянах хэрэгтэй. Бид нар яг үнэндээ сошиал дээр маш олон трол хаягнууд байдаг шүү дээ. Яг энийг эртний үнэлэхээр бүртгүүлдэг байх хэрэгтэй гэдэг дээр нэг ойлголт нэгтгэдэг. Тэгвэл 18 наснаас доош хүүхдийг яаж захим хэрэглэгийг нь хянах юм бэ? Хяналттай болох хэрэгтэй. Энийг насаа үнэн зөв бүртгүүлдэг байх хэрэгтэй. Эртний өмнөх байхгүй, насны хүрээгүй бол төрсний гэрчлэгийг бүртгүүлдэг байх хэрэгтэй. Ингээд тодорхой хэмжээний хувьд захим хяналтанд орсноор Монгол улсын хэмжээнд ч гэдэг юм уу яг энэ өсвөр насны хүүхдийн захимын хэрэглээг бүр ялцчихгүй хянах тийм зайлшгүй хэрэгцээ шаардлагаас үүсэж байгаа. Олон улсад болохоор ерөөхдөө яг энэ түрүүний миний хэлсэнчлэн бүртгүүлжүүлэх. Тэгээд дээрэс нь хориглосон контентуудыг яг тэр фэйсбүүкээс хайх үед нь хориглох мэтчлэн ийм хориглолтуудыг бас хэрэглэдэг юм байлээ. Тэгэхээр энийг бас цаашдаа бас хэрэглээд энэ төслийнхаа хүрээнд ч гэдэг юм шатараатай арга хэмжээ аваад явах юм бол маш үр дүнтэй байгаа. Нөгөө талаар юу вэ гэхлээр огт дээрлэлт үйлдэж байгаагүй. Эсвэл ийм гэмт хэрэг үйлдэж байгаагүй хүүхдүүдийг ээш өгөхт нь тийм ээ ямар дэмжлэг үзүүлдэг байх юм бэ? Ёс зүйтэй сурагч, ёс зүйтэй иргэн гэдэг ямар иргэн байх ёстой юм бэ гэдгийг төлөвшүүлж чадсанараа бид нар дараагийнхаа үеийг бэлтгэж чадна. Дараагийнхаа үеийг дээрлэлтэхгүй байх тийм ээ дарамтаас ангид байх энэ чиглэл рүү бас зөвлүүлж чадах хэрэгтэй. Тэгэхээр яг энэ төслийн төсөл маань дуусны араас чатараатай арга хэмжээнүүдийг авна гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа.